Үйл ажиллагаа 4. Сурагчдаа эхийг анхааралтай сонсож ойлгоод асуултанд хариулаарай. Үгийн бичигт хоёр талын хүмүүсийн нэр, хүйс, шашин шүтлэг, эрүүл мэнд, нас барсан шалтгаан, олонд алдаршсан хүний намтар гэх мэт тухайн овог удмын хамааралтай мэдээллийг нэмж багтааж болно. Монгол уламжлалт ёсоор бол үгийн бичгийг бичин жилдээ хүмүүн эхэлж тэр овгийн хамгийн хүндтэй тулхтаа нэгнэнд хадгалан баяжуулалт хийдэг байна. Үгийн бичгийг баримтаглан дээдэлж иржээ. Шинэ залуу гэр бүл өрх тусгаарлагтаа үгийн бичгээ хуулж аван цаашид өөрийн ураг удмаар баяжуулж байх нь чухал юм аа. Үгийн бичиг удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс садан төрөл тэдний ажил үйлс амьдралын замлыг олж мэддэг. Тэгснээрээ хол ойрын садан хүмүүсээ харилцан туслалцах, ядарснаа өргөн тэтгэх, ах захаа хүндэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцах зэргээр ах дүү элхэн садны журмыг сахидаг байв. Их сурвалж иш биндрия. Асуулт. Эхээс ураг удмаа үе дамжуулан цээжлүүлдэг бичгийн ёс болох үгийн бичгийн тухай юу мэдж авсан бэ? Ураг удмаа үе дамжуулан цээжлүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? Сурагчдаа юу гэж бодож байна? Дэвтэртээ зөвөр сайхан хариулан бичээрэй. Багштайгаа хамтдаа ярилцгаая. Хүүхдүүдээ асуултандаа оновчтой сайн хариулсан гэдэгт багш нь итгэж байна. Монголчууд эцгийн тал буюу ясан төрлөө баримтлан түүнийгээ 9 үеэр тасалбар болгон хөтөлсөн удмын бичиглэлийг үгийн бичих хэмээн нэрлэдэг. Үгийн бичигт хүмүүсийн нэр, нас, хүйс, шашин шүтлэг, эрүүл мэнд, нас барсан шалтгаан, олонд алдаршсан хүний намтар гэх мэт тухайн овог удмын хамааралтай мэдээллийг нэмж багтааж болдог байх. Үгийн бичиг удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс садан төрөл тэдний ажил үйлс амьдралын замлыг олж мэдэх, харилцан туслалцах, ядарснаа өргөн тэтгэх, ах захаа хүндэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцахад нь ихээхэн ач холбогдолтой болохыг хүүхдүүд та бүхэн минь ухаарч ойлгосон байх аа.